Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2012 онд хийсэн судалгаагаар нэг жилд төрсөн 100 хүүхдийн 4 нь 1000 хүүхдийн 24 нь зүрхний гажигтай төрж байгаа бол дэлхийд дахинд буюу Америк нэгдсэн улс зэрэг хөгжилтэй орнуудад 1000 хүүхдийн дунд 8 тохиолддог. Цөөн хүн амтай манай орнд бага насны хүүхдийн зүрхний гажиг өвчлөлийн үзүүлэлт өндөр байгааг дээрх судалгаа харуулж байна. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчдээ. Та бидний эрүүл мэндийн боловсролд мэдлэг олгодог 120-80 эрүүл мэндийн нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн бидний нэвтрүүлгийн сэдэв зүрхний төрөлхийн гажигын талаар бид ярилцах болно. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн үзэгчдийн судалд Шасны улсын 3 дугаар төв эмнэлгийн үндсэн болон төрөлцсөн нарийн мэргэжлэр суралцж байгаа эмч нар болон ач хамгааллын их сургуулийн дэргэдэх залуу мэссалч клубын оюутнууд хүрэлцэн ирсэн байна. Ургийн зүрх эхийн хэвлэлд байхдаа 2-8 7 хоногтой байхдаа бүрэн бүрэлдэж эхлэн тавигдсан байт юм байна. Тэгэхээр энэ яг энэ зүрх хуваагдах, зүрхний эсүүд хуваагдах энэ чухал үед гадны болон дотны хүчин зүйлийн нөлөөгөөр эмгэг байдал үүсдэг. Ингэснээрээ хүүхэд маань төрөхдөө зүрхний төрөлхийн гажигтай төрд юм байна. Жирэмсэн ээжийн эхний 2 сарын хугацаанд ээжүүд маань маш анхааралтай байх нь шүү дээ, тийм ээ? Тийм. Тэгэхээр энэ чухал сэдвийн талаар бид өнөөдөр ярилцахаар Шасны улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрхний мэссалын засгийн эмч нарыг урьсан байгаа. За одоо ингээд студидтэй зочтой урьсан. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочдоор Шасны улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрхний мэссалын засгийн эрхлэгч анагаах ухааны доктор дэд профессор Даваа Цэрэн, зүрхний мэссалын эмч Булган нар хүрэлцэн ирсэн байгаа. Банаква хамгийн итгэлтэй ус Coca-Cola компани бүтээгдэхүүн. Нэвтрүүлгийн эхэнд бид тоо баримтыг харлаа. Тэгэхээр Монгол улсын хувьд зүрхний төрөлхийн гажиг нь бусад оронтой харьцуулахад ямар төвшөнд байд юм бол? За, Америкийн өвчний танд судалгааны төвөөс хийсэн судалгаагаар бол Америк улсад жилд 1% гэж үздэг төрж байгаа нийт хүүхдийн. Энэ бол ойролцоогоор 40 орчим мянган хүүхэд гэж үзэж байгаа. Яг Монголд бол энэ тоо бол 4 дахин өндөр. Гэхдээ хүн амын тоо бол энэ бол асар зөрүүтэй байгаа шүү дээ. Манай улсад бол 3 сая орчим хүн дотор хийж байгаа судалгаа гэж үзэж байна. Тэгэхээр 4 орчим хувь гэдэг бол яг Америкт харьцуулахад өндөр гараад байгаа боловч ерөнхийдөө бол төрөлхийн гажиг бол энэ бага хүнд бол ер нь их олон тохиолдож байгаа. Монгол улсад өнөөдөр зүрх судасны төрөлхийн гажиг бол бас нэлийн элбэг байгаа. Яг тэгэхээр энэ бол хүн амынхаа өсөлттэй шууд холбоотой байдаг гэд. Сая хүнтэй хүн амын дотор бол нэг 450-аад жилдээ онцлогдож идэг. Манай оронд энэ төрөлхийн зүрхний гажгийг эхийн хэвлэлд байхад нь онцлох боломж байдаг юм болов уу? Жирэмсний 2 сартаас эхлээд ерөнхийдөө хүүхдийн зүрхний гажгийг илрүүлэх яханы аппаратаар бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Сүүлийн 3 жил бид их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ургийн зүрхний хитаан шинжилгээг бол хийж эхэлсэн. Тэгэхээр ургийн хөгжлийн 20-22-7 хоногтойд нь бид нар ургийн зүрхийг гажигтай, том хэлбэрийн гажигтай байна уугүй юу гэдгийг бол оншилж байгаа. Тэгэхээр 20-22-7 хоногтой жирэмсэгчүүд ишээ хандаж ургийн зүрхний гажигаа бол тодруулах боломжтой. За гэхдээ ямар бичиг баримт бүржүүлж ярих вэ гэхээр жирэмсийн хяналтын эмч нарын хяналтын их хор эмэгтэйчүүдийн эмч нарын яхагоор ургийн зүрхний гажиг сэжиглэгдсэн, ургийн зүрхний хэм алдагдсан ийм тохиолдлууд бол бид нар дээр ирж онцлуулж байгаа. За тэгэхээр зүрхний төрөлхийн гажиг гэдэг маань яг ямар эмгэг байд юм бол хэдийн янз байдаг? Та энэ талаар бидэнд тайлбарлаж өгөөч. Эхээс төрж байгаа хүүхэд бол зүрхний аль нэгэн хэсэгтээ эмгэг өөрчлөлтөө урсгалтай болж ингэ төрж байгаа хүүхдийг бол зүрхний төрөлхийн гажигтай гэж ингэж үздэг юм л да. Тэгэд энийг бол ойлгомжтой болгохын тулд энэ мөлежнээр бол тайлбарлаж өгөхөөр илүү ойлгомжтой болох юм л да. Энэ бол зүрх бол ерөнхийдөө биеийн жин настай холбоотойгоор ерөөсөө яг атгасан гарын чиний ийм хэлбэртэй байдаг гэж ингэж үздэг байхгүй. Тэгээд энийг бол гаргаад ингээд тайлбарлая л да. Гэхдээ зэрэг энд бол эрүүл зүрх бол ийм 4 хөндийтэй байгаа юм. Баруун зүүн тосхур, баруун зүүн ховдол гэсэн ийм 4 хэсэг болгож ингэж хувааж байгаа. Тэгээ энэ бол яг ийм хийв үед бол бүгд ийм бүтэн ийм байх хэвээр. Тэгтэл аль нэгэн хэсэгтээ энийг бол пергорот буюу таславч хийж байгаа юм л да. Энэ таславчийн хооронд аль нэгэн хэсэгтээ бол ийм
цоорхоотой болж төрхийг л бол зүрхний төрөлхийн гаж гэж үзэж байгаа юм л да. Тэгээ зүрхний төрөлхийн гажиг бол зөвхөн нэг хэсэг хэд хэдэн одоо хэсэг хавсарсан ийм гажигуд бол байдаг. Жишээлх юм бол тосгор хоорондын энэ хооронд бол ийм цоорхоо байх юм бол тосгор хоорондын хавдал хооронд байх юм хавдал хоорондын тосгор хавдал хоорондын хавсарсан гажиг байна. Тэрнээс гадна энэ одоо юуны зүрхний одоо гарах хэсгийн одоо энд байж байгаа энэ л одоо энэ уушгины одоо аштай амин гарах хэсгийн энэ хэсгүүдэд хавсраад тэгээд хавдал хоорондын тосгор хоорондын тасалбчин цоорхоотой хавсарсан гажиг нэг өшөө өөрөөр энэ астер венийн одоо судснууд нь өөр хэсгэд одоо гарсан энээс болоод ийм олон төрлийн гажууд бол байна л дээ. Мөн энээс гадна одоо энд жишээлх юм бол энэ ихийн хөвлөд байж хахад амьсгалыг одоо зохицуулж цусны баг ирэлтийг зохицуулж яхад тулд энд астерийн битрүүгөө цорго гэж энэ бол хэвэн байж байгаа төрсний ийм цорго байж хагаад төрсний дараагаар бол энэ бол хөөхд төрсний дараагаар энэ бол татагдаад ингээд бөглөрх юу тяаж болоод үсэх ёстой. Тэгтэл энэ үлдэхийг бол мөн одоо энэ астерийн битрүүгөө цоргон гажиг гэж ингэж нэрлэж байгаа маа. Тийм учраас энд бол асар олон төрлийн гажиг бол явагддаг байх нь шүү дээ. Гажигуд маань өөрөө бол яг одоо ихийн хөвлөд боожчих хугацаанд үүсдэг эсвэл зарим нь одоо төрсний дараа илэрч гарч ирэх тохиолдол байдаг болов. Энд бол хоёр гажиг л бол ихийн хөвлөд байх та. Амьсгалыг бол хэвийн байлгах зорилгоор байдаг хоёр гажиг байна. Нэг нь энэ төрүүчийн миний хэлдэг энэ астерийн битрүүгээ цорго, нэг нь бол энэ тосгор хоорондын тасалбчин цорго. Энэ цорго энэ хоёр бол ихийн хөвлөд байх үед бол байдаг. Бусд нь бол хүн болгонд байдаг гэж ойлгож байна. Бусд нь бол ямар нэгэн хэлбэрээр одоо бий болж байгааг бол төрөлхийн гажиг гэж ингэж нэрлэгдэж байгаа. Тэгээ тэр бол төрсний дараагаар бол нийлэнгүй хавдал хоорондын ингэж үзэж байгаа юм л да. Энэ хавдал хоорондын тасалбчин цоорхоо бол жижиг хэмжээтэй булчингийн хэсэгтээ байлсан байх юм бол энэ явцын дунд бол бөглөрөх боломжтой гэж үздэг. Бусд хэлбэрийн гажигуд бол ерөөсөө л мэсслэн эмчилгээ хийхээс өөрөөр бол эдгээр их аюу их боломж байхгүй юм. Одоо жирэмсэн ээж маань аюух хордлого өгдөг штэ тийм зарим үед. Тэр үед энэ хордлоготой байх үед энэ бас зүрхний юм төрөлхийн гажиг одоо явагдаад байна гэдэг юм уу бас мэддэхгүй ах уу? Ихийг одоо жирэмсэн болох үед хордлого чи хоёр янз байж байгаа штэ. Ихэн үеийн хордлого, сүүл үеийн хордлого. Ихэн үеийн хордлогын үед болвол зүрхний одоо төрөлхийн гажиг үүсэх магадлал өндөр гэж ингэж үздэг. Жирэмсний хожим үед бол юу хүүхд одоо гажигтай төрөх магадлал нь бол хайрсангүй бага гэж ингэж үздэг юм л да. Тэгэхээр зүрхний төрөлхийн гажиг маань нийт 100% гэж үзэх юм бол энэний маань нэг 35-аас 45% нь бол хөнгөн гажигуд эзлээд байгаа. Энэ маань бол ховдол хоорондын төслөвчийн цоорхой, тосгор хоорондын төслөвчийн цоорхой, артерийн битрүүгөө цорго гэсэн энэ одоо уушиг цусаар баяждаг, багаргал цусаар баяждаг ийм цагаан гажигуд маань бол илүүтэй тохиолдож байгаа. Даваацрын эмч маань зүрхний төрөлхийн гажгийг бүтцийн хувьд биднэрт тайлбарлалаа. Тэгэхээр энэ хэвийн бүтц маань одоо эмгэг болохоор мэдээж үйл ажиллагаанд нь маш их өөрчлөлт оруулна. Тэгэхээр энэ өөрчлөлтүүд нь одоо хүүхдэд яаж мэдэгдэх юм бол энэ талаар та тайлбарлаж өгөөч. Түрүүн ярьсанчлан зүрх дөрвөн өрөөтэй гэж яриад байгаа шүү дээ. Энэ өрөө болгон өөр гэсэн тодорхой хэмжээний даралттай байх хэрэгтэй. Энэ улаан өнгөөр тэмдэглэжсэн хэсэг бол хүчил төрөгч өссөн одоо цэвэр цус гэсэн үг. Нөгөөх нь хүчил төрөгчгүй болсон. Уушгаар дамжиж хүчил төрөгчих цус байна. Гэтэл одоо хоёр өрөөний хоорондох хан байхгүй болсон үед бол хамгийн гол нь юу тохиолддог вэ гэхээр энэ хоёр цус хойлтно. Даралтын зөрүүгээрээ. Тэгээд их даралтайгаас бага даралтайгаа. Тэгэхээр тэр бага даралттай ажилладаг байсан өрөө юунд даралтын зөрүүнээс бол ачаал өгөөд дотор талын үйл ажиллагаа хамгийн түрүүнд төрөлхийн гажиг дээр алдагдаж эхэлдэг байх нь. Энэс цаашлаад бол одоо хүнд гажигууд маань хөвчлэн дандаа нэгээрээ биш 2 3 түүнээс дэш хавсарсан байдаг нь бусад эрхтнүүдийн үйл ажиллагаанд богино явцтай хурдан эмгэг үүсгэх өвчтний хүнд байдалд оруулах эрсдэл нь ихсчихэд гэдэг зүйл. Дөрвөлсөн гажиг гэдэг нь ямар очтой юм бол дөрвөн төрлийн гажиг хавсарсан учраас энийг дөрвөлсөн гажиг гэдэг. Одоо би энэ дээр сайн тайлбарлаад байна. Одоо энэ баруун ховдлын томрол ихнийх нь баруун талын гарах хэсгийн саад тэгээд уушгины ерөнхий артерийн нарийсэл тэгээд ховдол хоорондын таславчийн цорхоо гэсэн. Энэ дөрвөн зүйл хавсарч иж одоо дөрвөлсөн гажиг болж байгаа. Ерөнхийдөө бол төрлийн гажиг дотроо энэ гажиг бол элбэг тохиолддог. Бас
явцын үед ч гэсэн өвчтөндөө их богино хугацаанд хагалгаа хийхгүй болдгоо гажгуудын тоо. Тэгэхээр нөгөө баг даралттай хэсгүүд маань одоо хугацаа өнгөрөх тусам илүү их тэлэгдэнэ гэсэн үг үү тийм? Ер нь бол зүрх гэдэг эрхтэн чинь өөрөө секундээр л ажилтдаг учраас өдөр хоног сар жил гэсэн юм бол энэ дээр яригддаг. Хэрвээ үндсэн өвчнийхөө одоо төрлийн гажгаасаа болоод бусад эрхтэн гинтэх аюул нь бол секундээр л хэмжиж идэг байна шүү. Тэгэхээр маш сайн эрт онцлоод шижиглсэн л бол эмчэд хандаж үзүүлээд тэгээд хагалгаанд орох үеэ сайн тогтоох хэрэгтэй. Жирэмсний хяналтанд 4 сартаагаас орсон. Би яг энэ жирэмсэн байх хугацаанд ургийн зүрхний гажгийг тодорхойлдог тийм юунд шинжилгээ энэ төр хамруулж байгаагүй, үзүүлж байгаагүй. Ерөнхийдөө нэг тийм шинж тэмдэг гэх зүйл мэдэгдээгүй. Манай хот болохоор төрсэн цагаас ер нь ханаа төрөмтгий юмд амир мэдрэмтгий. Ерөнхийдөө тэгэл бид хоёр ч хөдөө орон нутагт төрсэн болохоор яг өрхийнхаа хариаллаар явж байгаа л хотод ирээл тэгээд энэ чи хувийн эмнэлгээр яваал мэдсэн. Иймэрхүү төрлийн ажигтай хүүхд төрчлөө гэхэд одоо яг эргэтэн системд нь ямар өөрчлөлт өгд юм бол? За эхний ээлжинд ерөөсөө л хөхрөлт байгаа шүү дээ. Хүнд хөх гажиг гэж яриад байдаг. Бид нэр ер нь бол ерөөсөө л хүчил төрөгчөөгөө цусаар бос хөх гэдэг нь хүчил төрөгчөөгөө цус яваад тийм захын эргэтэндээ хүчил төрөгчгүй байгаа үүднээс 2 тоосын захын эргэтэн дөрөв хүрэх цусны урсгалын даралт энэ төр өөрчлөгдөд ингээд ирдэг. Ерөнхийдөө бол хүүхдүүд маань их хвчлэн их ханиад хүрээд байна. Төрснөөс хойш ерөөсөө ханиад эдгээгүй ингээд явж гин гэсэн зовиртой хүрээд ирдэг тийм тохиолдол аяг их байдаг л та. Өөр өвчнөд одоо андуурч онцлогдох тийм тохиолдлууд байдгүй. Тэгээ ер нь бол энэ зүрхний төрөлхийн гажиг өөрөө хаана нэг хэсэгтээ одоо энэ цоорхоо үүссэн байна гэдэг байна шүү дээ. Тэгээд энэ даралтын зөрүүгээрээ хамгийн түрүүнд ерөөсөө зэрэгэлдэх хэрэгтэй уушиг гэх гэмтээдэг байна. Тэгээд энэ уушиг гэмтсэнтэй холбоотойгоор хатгаа болон вирусын халдвар авах хүүхэд маань эрсдэл маш өндөр 2 тэн хүчил төрөгчөөгөө цусаар явж байгаа учраас дархлааны систем бас аюу хямрсан байдаг байх нь. Тийм учраас төрсэн цагаас эхлээд хүүхэд маань ханаа төрсэн хатгаа дандаа ханаа төрөөл хатгаагаар хүндэрдэг гэсэн зовир яриад байна гэдгийг нь ерөөсөө ганц зүрхний төрөлхийн гажигаас шалтгаалсан том эмгэг болчихсон байгаа болохоос би дааж хатгаа аваад одоо уушгийнхаа хүндрэлээр явж байгаа зүйл биш. Тийм учраас энийг бол яг ханиадтай их андуураад одоо ханиадын нэмжлэх гэж үзээд байдаг нь бол буруу байгаамаа. Тэгэхээр эмчид ирт хандаад нарийн мэрэгжлийн эмчний шинжилгээнд ороод зүрхнийхөө хэлгээд одоо энэ хүүхдийн зүрхийг зүрхнээс болсон байна уугүй гэдгийг хамгийн түрүүнд хатгаагаа тийм хатгаагаа эмчлэх гэдэг нь гол нь биш зүрхнээсээ бас хатгаа нү гэдгийг л онцлох нэг чухал байна. Онцлогооны ямар аргууд байдیں۔ Чагнахаас ахвал одоо яг зэгчүүд сонирхож магадгүй л дээ. За энэ зүрхний эмгэгүүд тэр дундаа зүрхний төрөлхийн гажиг бол онцлоход хамгийн одоо эхлээд хүүхдийг хөхөөхүүлэхээс л эхлэх ёстой юм л да уг нь бол. Тэгэхээр зэрэг энийг бол хүүхэд төрлөө төрсний дараагаар өрхийн эмчэд очлоо өрхийн эмчээс авахгүй л тэнд үзэл тэнд энэ ийм гажигтай юм байна. Эхлээл чагнаал хамгийн энгийн бөгөөд онцлогооны хамгийн найдвартай арга бол чагнах арга байгаа шүү дээ. Ямар шуугаан байна гэдгийг мэдээл эмч тэгэл хэлж өгтөө зэрэгэл мэрэгжлийн одоо газарт нь хандаал тэгэл тэндээсээ ийм гажигтай байна гэл ингээл оншоо тодруулсны дараагаар мис заслын эмчилгээ хийх юм уу, эмийн эмчилгээ хийх юм уу гэдгийг шийдвэрлэх юм л ёстой. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хувьд бол Монгол улсынхаа хэмжээнд 0-18 насны хүүхдийн зүрх судасны эмгэгийг одоо хариуцаж оншилж байна. За манайх бол 3 дахь шатлын эмнэлэгт одоо зүрхний төрөлхийн гажгийн, судасны гажгийн хамгийн одоо наривчлалтай онцлогоо бол энд хийгдэж байна. За хөдөө орон нутгаас бол анх дахь шатлал, 2 дахь шатлын эмч нар маань бол зүрхний төрөлхийн гажгийг сэжиглсэн одоо онцлох шаардлагатай ийм тохиолдлуудаа бол бид нар л 13 маягтаар явуулдаг. За ингээд энэ хүүхдүүд маань манай хүүхдийн зөвлөх поликлиникт ирж нарийн шинжилгээ онцлогоонд бол орж оншоо бүрэн тодруулдаг. Ургийн зүрхэнд гажиг үүсгэх нь дараах хүчин зүйлсээс шалтгаалдгийг судалгаагаар тогтоожээ. Вирусын халдвар, улаануудын вирус, парагрипп, ажлын хортой нөхцөл, будагч бодис, химийн хортой бодис, хорт зуршил, арх, тамхи, эмийн замбраагүй хэрэглээ, сэтгцэд нөлөөлдөг эм, нойрны эм. Одоо цахим сүлжээгээр хөдөө орон нутгийн эмч нартай холбогддог гэсэн энэ талаар булган эмч биднэрт тайлбарлаж өгөөч. Тэгсэн үүргийн манд улсын төсөл орж ирээ зүрхний төв байгуулагдсан. Энэ төслийн хүрээнд 21 аймагт зүрхний ойхоо байрлуулад тэгээд мэрэгжлийн эмч нарын тэмцээнэ байдаг болсон. Тийм учраас сүүлийн үед бол энэ төрөлхийн гажиг насан турш ч гэсэн хамаагүйгээр олон тохиолдолд онцлогддог болсон байна.
Тэгээ энэ бид нар бол одоо 21 аймгийнхаа зүрхний эмч нартэй зүрхнийхэн шууд интернетээр телемедицин гэдэг одоо энэ дэлгэцэн дээр барьсан харагдаж байна. Тэгээ энэ сайт руугаа ороод бид нар хоорондоо мэдээлэл солилцдог. Манай орон нутгийн эмч нартайгаа бид нар холбогдсон маш том зүрхний эмч нарын сүлжээ ажилладаг. Тэр эмч нар маань одоо орон нутагт хүүхдүүдийг одоо онцлоод энэ хүүхдийг одоо явуулах уу, хизээ явуулах уу, сарын дараа явуулах уу гэдгийг шийдэж тохиролцоод тэгээд явуулж. Тэгснээр бид нар бас ард иргэдийнхаа нөгөө чирэгдлийг бууруулж байгаа байхгүй. Энд хурц ирчээл сар хүлээгээл те эсвэл одоо зөв биш хугацаанд хурц ирчээл буцаж яваал одоо буцаж ирэх тийм одоо чирэгдлийг нь багасгаад урдчлаад материалыг явуулаад зөвшөлтсөд яг одоо тэдэн сарын тэдэн хагалгаанд оруулъя гэ тий ойролцоогоор ингэя гэд тэр үед одоо хүмүүсээ явуулаад энд дэмжлэх тийм асуудал дээр бол маш их төвшөлтэй ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол зөвхөн эмч нар хоорондоо өвчтний одоо мэдээллийг солилцож тухайн өвчтний одоо менежментийг явуулдаг ийм сайт байна шүү дээ тийм зөвхөн одоо энэ мэрэгжлийн баг л хоорондоо л солилцсон уу гэсэн. Тэгэхээр заавал өвчтнийг одоо зардал гаргаж одоо хот төлөвөө хооронд явуулах тэр их шаардлага болчиход байгаа юм. Тийм байна. Манайха хамгийн итгэлтэй ус Coca-Cola компани бүтээгдэхүүн. Зүрхний цорхоо гэд нэгэнтээ онцлогдсон хүүхдэд болохоор эцэг их нь хөвчлэн агаард байлгадаг. Агаард байлах юм бол миний хүүхд одоо завиргүй байна, гайгүй байна, тайван байна гэж хэлээд одоо бүр аслагдсан хөдөө орон нутг руу ямар ч одоо зүрхний эмчийн хяналтгүй бол аваа явцдаг байгаа. Тэгээд эргээд одоо нөгөө хүүхд маань гинт хүндэрдэг, асуудлууд гардаг. Энэ тал дээр одоо таны бодол санал юу нэ? Энэ бол хэрэгтэй асуулт байна л да. Ер нь бол энэ төрлийн гажигтай онцлогдоод орж ирж байгаа аав ээж нарын ихэнх хүмүүсийн мэдээлэл нь дандаа ийм буруу мэдээлэл төр агаарт гараад хүчил төрөгчтэй газар сайн гаргачих юм бол нөгөө цорхоо маань дефект маань идэгчин гэж ойлгодог тийм мэдээлэлтэй яваад идэв. Хизээж тийм бол байхгүй. Аа тэгэхээр заавал мэс заслын эмчилгээгээр тэрэн дээр нөхөөс хийж тэр нөхчиж тэр бүтэн болох хэрэгтэй. Тэрнээс зүгээр агаарт гарсантай холбоотойгоор энэ бол битүүрэн ч юм уу идэгнэ гэсэн ойлголт бол биш учраас энэ буруу ойлголтыг ерөнхийдөө халах хэрэгтэй. Зүрхний төрөлхийн гажиг гэдэг маань бол би түрүү хэлсэн анатомийн бүтцийн өөрчлөлт тийм ээ. Тэгэхээр энэний ерөөсөө эмчилгээ нь бол хагалгаа. За хагалгаа маань бол хоёр төрөл байгаа. Нээлттэй хагалгаа, зүрхний нээлттэй мэс засал, нөгөөх нь одоо катетерийн буюу судсан татвар хагалгаа гэсэн ийм одоо хоёр төрлийн хагалгаагаар л эмчлэгдэнэ. Шаасны нэрмжит 3 дугаар эмнэлэг 1954 онд мэс заслын эмнэлэг нэртэйгээр байгуулагдаж зүрхний болон мэдрэлийн мэс засал үүссэн түүхтэй. 1955-аас 1965 онуудад анхны туршилтын лабораторитой болж гадаад дотоодод мэрэгжилтэн бэлтгэх, гадны мэрэгжилтнүүдийг үрж авчирч хамтран хагалгаа хийх, шаардлагатай тоног төхөөрөмжийг суйрлуулах зэрэг олон бэлтгэл ажлыг хангаснаар зүрх судасны мэс засал хийх үндэс суурь тавьжээ. Зүрхний анхны хагалгааг хийж эхэлснээс хойш өнөө хүртий. Зүрх судасны өвчтөд 10,000 гаруй хүнд мэс засал хийсний 5,000 гаруй хүнд нээлттэй зүрхний хагалгаа, 1600 гаруй хүнд зүрхний зохиомл эргэлттэй нөхцөлд хийгдсэн хагалгаа, 4000 гаруй хүнд биеийн температурыг хөргөсөн мэс засал хийжээ. Жилд 300-аас 400 хүнд 150-аад төрлийн мэс ажилбар хийгддэг. 800-аас 1000 гаруй өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж хэвтүүлэн эмчилж байна. Зүрхний хагалгааны үеийн унтуулга нь бусад хагалгааны үеийн унтуулгаас ямар онцлогтой байт юм бол? Өвчтний нөгөө температурын айгу бага температурт барьж хагалгаагаа хийдэг учраас энд нь тохируулж мэдээ хүчилгээ явуулдаг онцлогтой байна. За энэ яг ямар үүрэгтэй аппарат вэ? Зүрхний хагалгааны үед одоо ач холбогдол нь ямар байт юм бол? Зүрхийг зогссон, уушгийг зогссон үед энэ хүний одоо цусны эргэлтийг зохиомлоор үүсгэж хагалгаа хийх боломжийг олгодог аппарат байгаа. Энэ хэрэглээнүүд нь бүгд нэг удаа хэрэглэгдээд хаягдана. За зүрхний хагалгааны үеийн совилгчийн үүрэг, оролцоо одоо бусад хагалгааг бодвол ямар онцлогтой байт юм бол? Олон цагаар ордог болохоор одоо мэдээ гүйцэлгийн юм тариа мөн арай илүү хэрэглэгддэг. Энийг эмчийн хяналтын дор бид нар бол хийдэг. Тэгээ энэ тоног төхөөрөмж мониторинг систем бол үргэлжлэн мөнхийн хараа хяналтанд байдаг. Нэг л одоо минут секундыг анхаарлаа алдах юм бол бүх зүйл бол өөрчлөгдөнө. Зүрхний одоо энэ мэс ажилбарын багаж тоног төхөөрөмжүүд одоо дэлхийн
хөгжилтэй орнуудад хийгдэж байгаа бас энэ багаж төхөөрөмжүүд одоо яг ялгаагүй гэж ойлгож болох уу? Болно. Яг эднэртэй ижлэх тоног төхөөрөмжийн мэрэгжилтний хувьд бол одоо ер нь тэрийн дутуу юм байна, энийн дутуу юм байна гэхээр юм бол үндсэндээ бол байхгүй. Ер нь бүрэн одоо хагалгаа бол хийх бүрэн боломжтой болчих. Зүрхний төрөлхийн гажиг яг хэдэн сартаагаас хэдэн насны хүүхдүүд онцлогдож одоо таанс гэтэр эмсэлийн имчилгээ хийлдэг вэ? Тэ? Дунджаар хэдэн хүүхдэд одоо та бүхэн үйлчилж байна? 620 төрлийн эмсэлийг энэ 15 онд хийгдсэн байгаа. Эндээс 112 нь бол зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийн мэс заслын эмчилгээ хийгдсэн. Эндээ бол манайх бол түрүү нь бол 3 нас хүртэл хүүхдүүд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд мэс заслын эмчилгээ хийдэг байсан бол одоо манайд 5 сартаагаас дээш ийм хүүхдэд бол одоо зүрхний төрөлхийн гажиг мэс заслын эмчилгээ хийгдэж байгаа. Тийм учраас манайд ирж үзүүлээд мэс заслын одоо эмчилгээ хийхэд бол насны хувьд бол би түрүү хэлсэн шүү дээ. Манайд бол бүр одоо хэдэн хоногтой хүүхд хүртэл мэс заслын эмчилгээ хийгээд тэгээд бус бүрэн полны одоо коррекцийг засах хагалгаа нь бол гадаадын орнд хийгээд исэн хүүхд одоо 5 настай хүүхд явж байгаа шүү дээ. Тэгээд зэрэг манайд бол аль ч насанд мэс заслын эмчилгээ хийгднэ. Тийм учраас та нар бол хамгийн гол нь ирж цаг хугацаа алдахгүйгээр л биднэрт үзүүлэх ийм шаардлагатай байгаа. Хүнд тийм одоо төвөгтэй гажиг бол бас бүгдийг одоо манайд ирээ засаад байна гэж. Бас тэгвэл арай болохгүй л да. Манайд бол бас зарим нэгэн одоо боломжгүй хаалга бол бий. Тэрийг бол одоо бид нэрийг бүгдийг хийж байгаа гэж одоо бас ингэж ярих бол бас зохимжгүй юм л да. Гэхдээ ер нь ихэнх гажуудын ямар үе дийлэнхийг нь бол манайд бол хийж байгаа гэдгийг бол бүгдээрээ ойлгож тэгээд онцлуулж ингэх хэрэгтэй. Хагалгаа бол мэдээж маш өндөр зардалтай хийгддэг гадны оронд. Тэгэхээр Монгол улсад хэр зардалтай хийгддэг юм бол одоо төрөөс баримталж байгаа бодлого нь ямар байгаа юм бол? Эрүүл мэндийн даатгалын хууль гараад энэтэй холбоотойгоор бас нэлээд нааштай юм байна л да. Тэгвэл бүрэн одоо хангалттай гэж үзэх үндэслэл бас байхгүй байгаа. Эрүүл мэндийн спортын сайд, сангийн сайд, хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд нарын 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн жагсаалт бодлого тухай тушаалаар өндөр өртөгтэй мэс засал хийлгэх жишиг үн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл протезийн үнийн 75 хүртэлх хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцсан төлөхөөр батлагдаж хэрэгжиж эхлээд жил гаруй болж байна. Төрөлхийн зүрхний хавсарсан гажигтай хүүхдэд мэс засал хийхэд 8-аас 10 сая төгрөгийн зардал гарна. Дээр хамтарсан тушаалын заалтаар зардлын 75% буюу 6 саяас 7 сая 500 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сан хариуцсан төлж байна. Энэ төрлийн мэс ажилбарыг гадаадын улс орон 40 мянган доллараас 120 мянган долларын өртөгтэйгээр хийдэг. Хүмүүс одоо гадаадд л хийлгүүл хамгийн чанартай эмчилгээг тэнд хийлгэж болно гэд гадагшаа явж эмчилүүлэх нь илүү юм шиг ингэж ойлгоод байгаа байхгүй. Зарим одоо төрөлхийн гажиг ба шүү дээ. Одоо тасгуур хоорондын цоорхоо, тасгуур ховдол хоорондын цоорхоо тий. Одоо уушгины гол утасны битүүрээгүй цооргоо дэрийг бол манай 100% амжилттай эмчилж байгаа. Онш тавигдсан хөх хэлбэрийн хавсарсан хүнд гажуудад бол эрүүл мэндийн одоо спортын сайдын тушаалаар гадагшаа гадаадад эмчлэгддэг өвчний чагсаалт гэж байгаа. Тэр нь бол зүрхний хавсарсан хөх хэлбэрийн одоо хүнд хэлбэрийн гажууд л гадагшаа хандж байгаа одоохондоо. За бусад одоо хөнгөн хэлбэрийн гажууд бол бүгд Монголдо эмчлэгдэж байгаа. Монгол эмчнэр маань хийдэггүй хүнд хагалгааг одоо гадны эмчнэр маань хурж ирж одоо хамтран хийдэг гэж байгаа. Тэгэхээр ямар улсын эмчнэр ирдэг юм бол одоо тэгээд жилд хэдэн удаа ирж хэдэн хүүхдэд хагалгаа хийж байгаа юм бол? Манайд бол одоо Люксембургээс эмчнэр ирж байгаа. Люксембургийн эмчнэр ирээд манайд мөн зүрхний төрөлхийн гажиг болоод олдмол судасны энэ хавсарсан мэслийн эмчилгээ хийж байгаа. Тэрнээс гадна манайх бол хамгийн гол нь одоо энэ сөүл их сургуулийн дэргэдэх хүүхдийн одоо төрөлхийн гажиг засах ийм төв байна. Тэгээд энтэй бол гэрээ байгуулдаг жилдээ 2 удаа ирж байгаа. Нэг ирэхдээ хамгийн багаар бодоход 10 хаалга хийж. Тэгвэл жилдээ бол үндсэндээ бол 20 хаалга хийгдэнэ гэсэн. Улсын 3 дугаар төв эмнэлэг гадаад улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Люксембургийн Вантулс, Япон, Франц, Австрали, Америкийн нэгдсэн улс, Бүгд найрамдах Хятад улс, Бүгд найрамдах Солонгос улс зэрэг орнуудтай тодорхой үе шаттайгаар хамтарсан төсөл хэрэгжүүлснээр техник технологийн дэвшилт хүрсэн
орчин үеийн оншилгоо эмчилгээний тоног төхөөрөмжөөр шинжлэгдэн хангагдаж, эмч мэрэгжилтнүүдийнхээ мэдлэг мэрэгжлийг дээшлүүлэх, гадаад дотоодын сургалтанд сургах, гадаадын өндөр мэрэгжлийн эмч эрдэмтдийг багаар нурж дотоодод хийх боломжгүй хүнд хэлбэрийн өндөр өртөгтэй мис ажилбарыг хамтран хийж байна. Манай хүүхдийн зүрхний гажиг нь болохоор маш хүндээсэн болохоор яаралтай ор гэсэн тийм шаардлага тавьж байсан. Тэгээд бид нар эмч нартайгаа ярилцаа солонгосчуудаа хүлээгээд хүүхдээ маш сайн гэрт нь асраад нөгөө ханаад манад хүрэхгүй сайн асарж байгаа. Тэгээд энэ хаалганд орсон байгаа. Ер нь аль дахиад 2 3 сар хүлээсэн бол хожимдох байсан гэж нарийн эмч маань хэлсэн. Солонгос эмч маань. Манай хүүхд одоо 7 сар гарантай. Манай хүүхд болохоор дөнгөж төрөөл маргааш нь зүрхний шуугантай ингээд ихнэлхээс очиж чагнуулаад тэгээд зүрхний дөрвөлсөн гажигтай тратополо гэдэг гажигтай илэрсэн. Тэгээд тэр үедээ бол ямар ч эмчилгээ байхгүй, танаа хүүхд одоо ямар ч байсан нэг сар амьдарч чадах уугүй юу гэдэг л асуудал болж исэн. Тэгээд 11 сарын ихээр энэ эмч нар Солонгосоос ирээд манай охиныг үзээд танаа хүүхд 3 юм уу 4 сарын дараа хаалганд орох боломжтой, Монголд хийх боломжтой, бид нар өөрснөө ирж хийнэ гэж хэлээд явсан. Тэгээд сая ирээд эренгуудаа бид нар л уцтаа та нар ирээд үзүүлээд шинжилгээ өгөө гэдэг. Тэгээд ирээд үзүүлээд шинжилгээ өгсөн. Хаалганд орох боломжтой бүх юм нээлттэй байна гэд. Тэгээд бид нар хаалганд орсон. Хэдхэн жилийн өмнө бид хүнд өвчтөе зүрхний гурвалсан дөрвөлсөн гажигтай хүүхдүүдийг Солонгос руу авч явж мессасл хийдэг байлаа. Монгол улс хурдтай хөгжиж байгаа нь бидэнд мэдрэгдэж байна. Маш богино хугацаанд эмнэлгийн тоног төхөөрөмж дэлхийн стандартад хүрч бид ирж хагалгаа хийдэг болоод байна. Би Монгол 4 дахь удаага ирж байна. Ирэх болгондоо Монгол эмчнэрийн багтай хамтран мессасл хийдэг. Монгол эмчнэр маш чадварлаг. Бид нэг удаа ирэхдээ 10-аад хүүхдэд хагалгаа хийдэг. Энэ үед хагалгаанд хамт ажилласан эмчнэр дараагийн удаа ирж хагалгаанд орохдоо аль хэдийнэ бие дааж хагалгаа хийх төвшөнд бүрэн хүрсэн байдаг нь гайхалтай. Гадагшаа явахгүйгээр Монголд хэлгүүлэх бүрэн боломжтой. Харин өвдсөн хүүхдүүдийн эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд цаг алдахгүй онцлуулах хэрэгтэй. Хугацаа алдвал хагалгааны үед гарах эрсдэл өндөр байдаг. Хагалгааны дараа сэрэх хугацаа маш чухал. Хэдэн ч өдөр болдог. Тэр үеэд авч чадвал хүүхдүүд маань эрүүл сайхан болж өсөж том болоход асуудалгүй болдог. Бүх юм хэцүү байсан. Тэгэхэд энэ бүх боломжийг гэрэлгээгээд олгож бүх юмыг ингэж ямар ч үн төлбөргүй, ямар ч дарамтшахал юу ч байхгүй тийм сайхан ингэж хийж өгсөн энэ баг хамт олонд бүгдд нь баярлалаа. 3 дугаар эмнэлгийн ариун эмчтэй маш их баярлалаа. Бүх эмчнэр, сувилагч, асрагч бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ зүрхний гажигын хагалгаа бол маш өндөр төлбөртэй явагддаг. Солонгос, Хятад гээд маш олон төрлийн орнуудад маш өндөр үнээр хаалгаа хийдэг байгаа. Жишээлбэл манай хүүхдийнх 120 сая төгрөг Монгол мөнгөөр бодвол орох байсан бол энд ирээд ямар ч үн төлбөргүй орж байгаа. Нэг төгрөгч өгөөгүй. Сая гадаадын багийн эмчнэр ингээд манай Монгол эмчнэртэй хамтраад хаалгаа хийдэг гэж байна шүү дээ. Одоо эдгээр маань ингээд хаалгаа хийгээ явчлаа гэхэд ямар нэгэн хүндрэл гарвал одоо яах вэ? Монгол эмчнэр л хянана шүү дээ. Гэхдээ зөвлөгөө авахд бол одоо мэдээж интернет одоо юутай холбоотой болсон байж байгаа юм чинь тэрүүгээрээ зөвлөгөөг нь аваад тэгэл бид нэр өөрсдөө Монгол эмчнэр л одоо өөрсдөө хариуцлаа шүү дээ. Хаалгаа хийлгэснээс ямар ч төрлийн байсан хаалгаа хийлгэснээс хойш 6 сар бол хяналтанд байх хэвээр. Шасны улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт амжилттай хагалгаанд орсон хүүхдийн аав манай студид хүрэлцэн ирсэн байгаа. За сайн байна уу? Сайн байна. За хүүхд маань хагалгаанд амжилттай орсон юм байна. Та өөрийгөө танилцуулахгүй юу? Нөө Батулга гэдэг. Би Монгол Эч телевизийн дизайнер гэдэг. Тэгээ хамгийн бага маань 7 сард зүрхний цорхотой гэдэг хагалгаанд орсон. Мессежэл ханаад ирсэн. Тэгээ сүүлдээ тэр нар хатгай болоод тэгээ эмнэлэгт үзүүлээд хэвтээд тэгээ явж байгаа эмчнэр за харин та нар ихнэл хас руу дахиад ханд гэдэг дүүргийн эмнэлэг. Тэгээ ихнэлс дээр очиод тэгээд явахад харуулж тэгжиж мэдсэн байхгүй. Би Монголд ингэж хүүхдийн хаалганд хийдэг гэж мэдээгүй байсан байхгүй. Тэгээд өөрснөө бас бид нар чинь янз янз зэрэг явж үтсэн л дээ. Нөгөө нэг санхүүгийн асуудал бас гарч байгаа байхгүй. Шинэ энэ ч юм бол яг гаднад яг ийм тим гэдэг оншоо ингэ явуулчихад хэд хоногийн дараа ирдэг юм байлээ. Тэгээд ирж амжаагүй л байсан. Тэгээд 3 дугаар эмнэлэг дээр эмчнэртэй уулзаад тэгээд ирсний дараа цаанаас хариу дээр хариун дээр зардал мөнгө нь бол юун дээр бол гадаад нэлээд өндөр юм байна.
90 сая 100 хэдэн сая гэл ер нь янз янз засал болд юм байл л дээ. Тэр хагалгаанд ороод 3 сар болж байна. Тэгээд бас энэ шууд ингээд зүгээр болчихно гэж байхгүй юм байна. Жоохон 6 сар хямдсан. Ер нь жоохон сулдаа байгаад байсан. Одоо бол гайг болж байгаа. Тэр ойрхон байгаа юу? Тийм сар болоод нэг очиж яхад харуул үзүүлдэг. За сэтгэлээ олсон танд баярлалаа. За тэгэхээр булган хичээ тухайн өвчтөн маань одоо хэр хүнд ирсэн бол хэдэн сартай хүүхд ямар онцтой ирсэн бол? За 7 сартай хүүхд зүрхний дөрвөлсөн гажигтай. Тэгээ ерөнхийдөө бол ерөөсөө хугацаа байхгүй. Ерөнхийдөө баг бусад эргэтэн гэмтэх хэмжээнд хүрч аюултай. Хугацаа алдсан байх үедээ ирсэн. Тэгээд бид нар бас зөвлөлтөд солонгосын бас инженерийн багтаага зөвлөлтөд ер нь бол эрсдэлт маш өндөртэй ч гэсэн энэ хүүхдээ амь насны залтаар хагалгааг хийгээд. Ер нь бол ерөөсөө энэ тухайн гажгийн хувьд бол зүрхэн дээр болгоомжгүй болон нэг л зүрхний эд гэмтэхтэл ерөөсөө энэ дахиад зүрх агших чадваргүй болох тийм хүнд гажиг байсан учраас эрсдлээ нэлээд тооцоолоод тэгэл ямар ч амь насны залтаар хүүхдээ аврыг гэсэн тактикаар ерөөсөө хугацаа алдаагүй орсон. Хагалгаа нь хэр өнд болсон? Хагалгаа яг л бидний төлөвлөсөн стандартын дагуу хугацаанд тий хийх ёстой юмнуудаа хийсэн. Бусад янз бүрийн зүрхэнд нь гэмтэл үүсгэж хүндрэл гаргаагүй. Тэгээд ер нь бол хагалгаа хүндийн хувьд л хүнд. Тэрийг одоо бид нэр одоо хурдан тэг хөнгөө явагц гэж ярьж болохгүй. Хүнд хагалгаа болсон тий амжилттай хүүхэд маань. Одоо ингээд нэг хагалгаа нэг шаттай хагалгаагаар бүрэн зүрх төгс тасагдсан. Одоо хаалгаанд орсны дараа ямар дэглэмүүдийг барих ёстой вэ? Аав ээжүүд юуг хамгийн гол анхаарах ёстой юм бол? Хаалганы дараагаар бол одоо барих гол дэглэм бол бас тэр тухайн гажийнхаа байдлаас бас их хамаарна л да. Гэхдээ ерөнхий одоо дэглэм бол хамгийн нэгдүгээрт нь бол хоол хүнсийг бол сайн тохируулах хэрэгтэй. Энэ хүний аав нь хэлж байгаагаар бол энэ ойрхон бас ханыг түрээд байна гэж байна шүү дээ, тийм ээ. Энэ бол тэр уг гажигтайгаа бас холбоотой юм. Ягаад гэвэл цусны багаар элтэнд бол нэлээд өөрчлөлттэй байгаа учраас ойрхон жаахан ханыг түрээд байна. Тэгээд тэрийг багаар одоо юу имээ цай өгөөд мэрэгжлийн уушгины одоо тэр бусад мэрэгжлийн эмчтэнчт үзүүлээд имийн нөгөөд ингээд явахтаа зэрэг 6 сараас хойш бол гайг болчихно л да. Хугацаа алдаж ирсэн тохиолдлууд хэр их олон байдаг бол? За ер нь бол ер нь их хвчлэн дандаа хугацаа алдсныхаа дараа хурж ирдэг. Эсвэл хавсарсан хүнд гажигтайгаа мэдэхгүй явж байгаад ингээд оройтцсон хаалга их боломжгүй болсон. Ерөөсөн хаалгаа игээд ямар ч үр дүн гарахааргүй тийм болцсон үедээ ирж байгаа хүмүүс бол дийлэнх нь бол одоо сүүлийн үед байна. Тэгэхээр энэ хугацаа алдаж байгаа шалтгаан маань ямар вэ? Одоо оншилж чадахгүй юм уу? Буруу мэдээлэл аваад юм уу? За энэ ард иргэдийн одоо энэ эрүүл мэндийн боловсролын төвшин бас айгүй хангалтгүй байгаа юм. Тэгээд нэг нэгнээсээ сонссон юм итгэдэг, өөрсдөө судалж үздэг. Эндээсээ бол цаг хугацааны алдагдал бас ороод байна. Хоёрт бас хөдөө орон нутгаас хотыг зорьж ирэх хүмүүсийн бас амьдралын боломж их таруу байдаг. Тэгээ за тэр нэг өвөл өнгөрөөч эсвэл тийм үед нь очие гэдэг ингээд байдаг. Тийм олон шалтгаанууд бол байгаа л та. Хугацаа алдаж байгаа. Тэр олон нийтийн сүлжээгээр бас яг Монгол хийгдэг хагалгаанууд дээр хандив цуглуулад гадагшаа явах гэж байгаа эцэг эхийн мэдээллийг бас нэрсээр харж ирсэн л да. Гэх мэтчлэн одоо буруу мэдээлэл маань зөв мэдээллээс илүү хурдан ард иргэдэд түгээд байгаа юм шүү гэсэн сэтгэл зовнил байсан л та. Миний хувьд бол. Тэгэхээр л энэ ар гэр аав ээж нар өөрсдөө бас сайн судлах. Одоо л ерөөсөө нээлттэй болсон шүү дээ. Интернетээр хүссэн мэдээлэл авах нь. Тийм болохоор хүнээс сонссон юм уу эсвэл нэг хүний хэлсэн үгэнд итгэх хэрэггүй л гэж. Эрүүл мэндийн боловсролоор дэвшлүүлэх хэрэгтэй. Тийг л зөвлөж байна да. Манаква хамгийн итгэлтэй ус. Coca-Cola компани бүтээгдэхүүн. Зүрхний хаалгаанд орсон хүүхдүүдийг хэдийн хугацаанд хэр давтамжтайгаар үзэж чаддаг вэ? Хийгдсэн хагалгааныхаа төрөлөөр шалтгаалаад хяналт бол янз бүр байгаа. Ер нь бол хагалгааг бол нэг шаттай болон хоёр шаттай, гурван шаттай гэдэг шатнаас хамаарсан хагалгаанууд байдаг учраас нэг шаттай хагалгаагаар бүрэн зүрхийг засах юм бол ерөөсөө 6 сар 1 жилийн дотор хяналтандаа явж байгаа. Тэгээд бүтэн идэж байгаа учраас хяналтнаас гараа явчих бол. Бусад өөр давхар дараа давтан хаалгаанд орох тийм шаталтай хаалгаануудын хувьд бол 2 жил хугацаагаар хяналтанд явж дараагийн хаалгаагаа төлөвлөдөг. Зүрхний төрөлхийн гажиг гэдэг маань одоо хүүхэд ихэвлэгээс гарч ирээд онцлогддог. Тэгэхээр ихэвлээд байх хугацаанд одоо ирээдүйн эцэг их болох ч байгаа хүмүүс маань одоо юун дээр анхаарч явах хэрэгтэй юм бол энд улсын сэргийлэх боломж байлгүй яах вэ? Энд бол үндсэндээ бол нэгдүгээрт нь нийгмийн хүчин зүйл байна л да. Жишээлх юм бол одоо
энэ агаарын бохирдол, витаминлийг чанартай одоо хоол хүнс хэрэглэх. Энэ явдал яг нарийн ярих юм бол үндэ энэ бол нэлээд төвөгтэй байдалтай байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг нэгдүгээр тохируулах хэрэгтэй. Хоёрдугаарт нь их маань жирэмсэн болохынаас өмнө эрүүл байх хэрэгтэй. Нэгэнт одоо удамшлын бас төрөлхийн гажиг бол нэлээд удамшлын гэж үзэж байгаа юм л. Тэр үед нь бол одоо яхаа хөтэй зэрэг жирэмслснээ дараагаар бол эмчийнхаа хяналтанд байгаа. Тэгээд яхаа таруулаад төрөхгүй юу гэдэг асуудал бол тухайн эцэгхээс нь хамаарах учраас хэрвээ тэгээд бидний төрүүлэхгүй гэх юм бол жирэмслэлтийг зогсоох боломжтой. Хэрвээ бидний төрүүлнэ заавал энэ бол хүний эрхийн асуудал л да. Хэрвээ төрье гэвэл төрснийхаа дараагаад хяналтанд байгаа зүзүүлж агаад аль үед нь ямар мэслийн эмчилгээ хийгээгээр мэслийн эмчилгээ хийнэ гэх юм. Өгсөн шаасны нэрэмжит улсын 3 дугаар эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасгийн эмч нартаа маш их баярлалаа. Мөн зочин эмчээр өргөдөн ирсэн оролцогч нийт үзэгчид та бүхэндээ талархлаа илэрхийлж байна. Нэвтрүүлгийн төгсгөлд үзэгч та бүхэнд зөвлөхөд танаа гэр бүл хэрвээ бүл нэмэхээр одоо төлөвлөж байгаа бол эмэгтэй та жирэмснийхаа явцад аливаа нэгэн эрсдлээс хол байж хяналтандаа тогтмол ороорой гэж зөвлөе. Хэрвээ нэгэнд танаа хүүхэд зүрхний төрөлхийн гажгаар онцлогдсон болвол цаг алдалгүй мэрэгжлийн эмнэлэгт нь хандаж шаардлагатай эмчилгээ үйлчилгээг нь хийлгэрэй гэж зөвлөё. Хүний зүрх гэдэг эхийн хөвлөд бүрэлдэн бий болохоос эхлээд хүний амьдралын насан туршид зогсолтгүй, амралтгүй ажилдаг ганц эрхтэй юм байна. Тэгэхээр атгсан гарын чинээхэн бяцхан зүрхээ хайрлцгаая хүмүүсээ. 128 эрүүл мэндийн нэвтрүүлэг төгсөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзлаа баяртай. Баяртай. Тэр ургах нар тайварлаж биднийг угтдаг. Тэр хамгаас сайхан мэдрэмжийг бидэнд амтлуулдаг. Тэр таны мөрөөдөл биелэхэд ирч хүч бүтээлч сэтгэл хэвний болоход чанд хадгалагдах гайхамшигт нууц нэгдэхэд үргэлж хамт байж баяр баясгалыг төрүүлнэ. Тэр таны амьдралын нэг хэсэг байна. Таны эрүүл мэнд, гэр бүл, аз жаргал, ажлын амжилттай үргэлж хамт байх болно. Банаква хамгийн итгэл ус Coca-Cola компани бүтээгдэхүүн.